Тэгээ энэтэй уялдуудад байнгын орон даргад бас дахиад хэлэхэд одоо бас нэг ажлын хэсэг гарцаа явж байгаа юм. Тэр юуны хөгжлийн банкн дээр. За. Тэгээ сураг сонсоод байхад таны гаргасан захирамжаас гадна дэд ажлын хэсгийн одоо ажлын хэсэг томилсон тухай шийдвэрээс чинь нэр нь ороогүй улсууд ажлын хэсэгт орцсон гэд тухайн байгууллагууд дээр очиад янз бүрийн зураг мураг аваад яваад байгаа гэсэн мэдээлэл ирсэн шүү. За. Ялангуяа Монгол Ардын намаас 2 хүний нэр орсон байна лээ шүү. Мөнхбат гэсэн байх, нэг нь Инкбат гэлөө Мөнхбат, нэг нь Цогоо гэсэн байх. За. Очоод шалгалтын ажил дөнгөж эхэлж байхад зураг аваад тэгээ олон нийтэд цацах гээд байгаа юм уу, яах гээд байгаа янз бүрийн тийм байдлаар баримт материал цуглуулад яваад байгаа гэсэн сураг байгаа шүү. Тэгээ би тогтоолын чинь тэр дэд ажлын хэсэг, ажлын хэсгийн чи юг үтсэн чинь тийм нэр огт байхгүй л шүү. За. За тэрнийг анхаарай. Гарамгаавтар гишүүний юунд. Тэгээд тэр төрийн хөгжлийн банкны шалгалтын ажлын хэсэгт тогтоол гаргасан. За тэр нэр заагдсан хүмүүс л явж ажиллах учиртай. Тийм учраас ажлын хэсгийн ахлагчтай би ойрын үед уулзаж тэр асуудлыг би бас хэлье.